Хоёр ертөнцийг холбох харанхуй гудамж, түүний хооронд хязгаарч таах боломжгүй өндөр хаалга, хүүхдүүд хөгжилтэй инех энэ газар бол хаус. Хүүхдүүдийн асрамжийн газар бас диважин, тэдэнд хүснээрээ хөгжилдөж дуртай зүйлсээ хийн, бүгд аз жаргалтай. Харин тэднийг асрах сайхан сэтгэлтэй дулаахан царайтай энэ хүн бол Изабель. Асрамжийн газрын эрхлэгч хүүхдүүд түүнийг ээж гэж дууддаг. Энэ бол Эма, энэ бол Норман, харин энэ бол Рэй. Цайны цаг болж бүгд хоолоо идэхэр ширэндээ суулаа. Энэ үед хүүхдүүрийн хүзэнд тоогоо харагддаг. Асрамжийн газрын ганц дүрэн бол хязгаарч хашаа руу явж болохгүй. Үзэн дээрээ тоотой хүүхдүүд даах боломжгүй хашаа, нууцлаг асрамжийн газар хүүхдүүдийн өдөр бүр нэг л зүйлийг хийдэг. Тэр нь оюун ухаанаа хөгжүүлэх. Мангар хэцүү болгыг хэдхэн секундэд тодно. Энийг ганц ч хүүхд хачин гэж боддгоо. Тэдний ганц ядрах зүйл нь линах. Ингээл амралтын цаг. Хүүхдүүд дандаа бүтэн оноо авдаг нь Эма, Норман Дэйгороо. Тэд бол гоц ухаантнууд. Энэ газар бол гоц ухаантнуудыг бэлдэх асрамжийн газар. Амралтын цагаараа хүүхдүүд нуугдж тоглохоор болвоо. Норман чөтгөрөлж бусд нь нуугдана. Гэхдээ Норманы хувьд бусдыг олно гэдэг маш амархан. Занх тавиал урчин. Ганц баригдаагүй байгаа нь Эма. Гэхдээ Норман Эмагийн сайхан сэтгэлийг ашиглаад урчин. Эма энэ дунд хамгийн сайхан сэтгэлтэй. Харин Норман стратеги төлөвлөгөө боловсруулахдаа сайн. Харин энэ бол Дон. Нилээн шартай нөхөрөн. Дон Норман баригдсандаа шаарлахж энэ удаад Норман өгдөж бусд нь чөтгөр болохоор боллоо. Тэгтэл бүр яаж чайсан ч болдгүй. Эма арай өөрөө ирэхгүй хашаа зүглээ явахад Норман хүлээж идэг. Энэ өдрөө бас ирнэ. Изабель хүүхдүүдийн хашаа аюултай арт ажиллахгүй гэдэг боловч ийм намхан хашааг юун аюултай юм бол? Тэдний мэдих ертөнцийн хашаагаар хязгаарлагддаг. Үүний цаана юугаа гэднийх нь ч мэдгүй. Гэхдээ энэ газараас явах нэг аргагүй. Тэр нь өршлөгдөх. Гэхдээ өршлөгцсөн хүүхдүүд юу болдгийг бас л хинж мэдгүй. Угнаас жаргалтай явдаг чи яваад л шууд усан тайсан чулуу шиг ор сургаггүй алга болчт юм байна. Магадгүй хаасан талаар марчин шахамаас жаргалыг эдэлдэг байх. Хүүхдүүд хизээ нэг өдөр өршлөгдөж энэ газараас явахыг мөрөддөг. Нүдний шил тасрамжийн газараас гарвал хамгийн түрүүнд хувц авнаа л гэж байна. Бус нь амттай хоол идэх хөөрхөн охинтой болцох гээл. Норм болохоор дэлхийгээр аялах. Рейд дэрвтээс шийдсэн байхгүй. Харин Эма ганцаараа эндээс явахыг хүсдэг юм байна. Бусдаагаа хамт энд үрдсэн ч хамаагүй гэдэг. Учир нь Эмагийн хувьд ханаар тусгаарлагдах энэ жижигхэн газар нь гэрнэ. Өршлөгдөхийн мөрөддөг хүн хүүхдүүд бол гэр бүлийн гишүүд нь. Өнөөрөө бицнагийн явах өдөр чихмэл тулаага чангагч натгаад бүгдд нь салхиас хийлээ. Гэхдээ төрснөөсөө хойш хамт байсан гэр бүлээсээ хагцна гэдэг хэцүү. Хэдий бицнаад хэцүү байсан ч ээжигээ хөтлөн хөөдө ханы зүг алхлаа. Гэтэл чихмэл тулаага орхисныг Эма л харна. Эма Нормыг дагуулж араас нь авч жөхөр гардаг. Бицнаа гаргаж өгсөн болохоор хаалга нь онгорхой. Харин онгорхой хаалганы цаана харанхуй гудамжинд ачааны машин хүлээж ийн. Эма Норм хоёр нууцар хажууд нь иртэл хийн чалга. Чихмэл тулаамын ачааны хэсэг тавихаар хөшөөг нь нээх үед Эма зог тусан зогсдог. Учир нь саяхан л гуниглаад уйлж исэн бицнаа зэвхий цагаан хөвтөл болцсон дэш гаран хөвтөж байлаа. Түүний дээр улаан цэцэг. Гэл хажуугийн алганаас хүн гарч ирж манай хоёр сандраад машины дороош нуугддаг. Машин дороос өнөө хүмүүсийг харуул ясна нүртэй. Нүүрэндээ том хоёр нүдтэй, хүнийг имээрг урт мөчтэй, харин гэмээр амтд байлаа. Тэд бол чөтгөрүүд. Харин чөтгөрүүдтэй 8 хийж байгаа нь тэдний хамгаас их харилтаг ээж нь байсан юм. Үнийг мэдсэн Норм энэ газраас зүгтээ гिचрээ Эма хоёр тэлнэ. Данч сайхан сэтгэлтэй Эма бусдыг хайж явахыг хүссэнгүй. Гэхдээ Норман тэгвэл бүгдтэй хамт зүгтээ гурлаа олж чадах юм чинь гэдэг. Тэдний диважинх газарт өдөр бүр тоглодог байсан нуугч тоглох тоглоом. Энэ удаад энэ тамаас зүгтэх амь өрсөн зүйл болно гэж хэн санах вүлээ. Эма бицхнаг бодон хар даран сэрдэг. Өнөөх жаргалтай өглөөний цай энэ удаад хар дарсан зүчиг л байлаа. Норма ээжтэй баригдахгүй гэж хичээн юу ч болоогүй юм шиг инээн. Ээж нь ч хээвнийг юу ч болоогүй юм шиг инээж ийн. Хэрвээ энэ газраас амин зүгтмаар байвал сэтгэл хөдлөлөө удирдах зорих хэрэгтэй. Норма Эма хоёрын ярилцаж чөтгөрийн хэлсэн үгийг санана. Чөтгөрүүдийн ярианаас хүн буюу хоолны махан чанар гэж бий. 6 настангууд дундаж бол 12 настай нь хамгийн дээд зэргийх. Гэхдээ зөвхөнөөс амархгүй. Тэдний оюун ухаан хамгийн чухал нь. Чөтгөрүүд хүний маханд ялангуяа оюун ухаан тархинд юу юунаас илүү дуртай. Тэд ухаалаг байх тусмаа хамттай. Гоц ухаантан бол тэгээд хаад ноёдын хоол гэсэн үг. Манай гурав ухаантай болохоор хамгийн дээд зэрэглэлийн махыг үлдэхийн тулд бүр ухаантай олгож өндөр үнээр зарах гад өдийг хүртэл үршлэгдээгүй ээжээ. Тэдний хайрлж ирсэн ээж гэрээгээ жутсан тэдний хаус. Хүүхдийн асрамжийн газар нь үнэндээ диважин биш, харин хоолны ферм байсан юм. Бас тэдний хүзээдэх тоо бол барааны тоо. Ямар ч тач Норманы тооцоосноор дараагийн хүүхдийн хүртэл 2 сарын хугацаа байгаа. Энэ хугацааг ашиглаж манай зөвхөн төлөвлөгөө гаргахаар боллоо. Эхний алхам бол орчин таринаас судлах. Хаусыг тарьсан давж алдгүй хашааны цаана юу ааг мэдхэр болтол хашааны цаана дахин нэг бетонын ханаар хүрээлэгдсэн байдаг. Эма ханын цадхыг харуул 2-3 м зузаан бололтой цаана 8 харагдана. Хоёрдугаар алхам бол боломжит аюулыг тооцоолох. Төв хаалгаар зугтаж чадлаач юу хүлээж байгааг мэдэхгүй. Хамгийн аюултай ихч төрөөч хүлээж иж магадгүй. Тиймээс нь бетоны ханыг яаж игээд авах арга сэтгэхэр болдог. Гэт ярьж ижлүүдийн хонх дугаарч бүх хүүхдүүд талбай цугларлаа. Яасан бол гэсэн чинь нэг хүүхэд төрсөн бололтой. Энэ үед ээж нь цаг гаргаж ирснээр шууд хана угааг нь мэдчихнэ. Энэ бол ялтчгүй GPS. Тэдний биеийн хаа нэгтээ GPS байгаа олж таарлаа. Ээж нь чиний нүдэн дээр нь харуулаа. Та нар хаашаа зүгтэхгүй л гэдэг шиг нь. Яасан бол гэтэл бицхнаа даваатсан чихмэл туулаа ээж нь харсан бийжээ. Сэжиг авцаа гэсэн үг. За тэглээгээ тэднийг 24 долоо харчна гэсэн үгээс бишээ. Чихмэл туулайг харсан чихийн хайсныг мэдгүй. Ингээд манай эдийн төлөвлөгөөнд дахин нэг саад авчирлаа.
Эма бяцхнаа санан гашуудан ойлно. Тэгсэн ээж нь гинт ирсэн. Цоо ширтэ зогсчдیں۔ Яг л харцаараа. Чи яагаад үйлээд байна? Бяцхнааг өгцөн гэж мэдээд байгаа мó гэсэн шиг л харагдлаа. Амираа. Хамгийн ихний дүрэн бол сэтгэл хөдлөлөө удирдах сурах. Эма юу ч болоогүй юм шиг яг хуучин шиг авэж ээжигээ байлгадаж чаддаг. За ямартай удаан бодсны эцэстээ Эма нормоор зогтол хөдөлгөөндөө зориулж хол ихээр баахан давуу хулгайлж нуудаг. Дараагийн алхам бол GPS-ийн байгаа газрыг олох. Ингээд Норма Эма хоёр зогтод тухайгаар эд хэлэхэр шидлээ. Гэтэл Рэй өөрөө гараад ирдیں۔ Араас нь дагаад иржилтээ. Тэгээд манай хоёроос бяцхнааг явсаар юу болсон асуудаг. Норманч бүх өчрийг хэлж бидэнд туслаач гэж гуйлаа. Гэтэл Рэй бүгдийг авчих боломжгүй. Авч явлаач яаж тийжих юм? Ханы гадна юу гагч мэдэхгүй. Хүн амьдрах боломжгүй ч гэж магадгүй гэв. Гэтэл хаус шинэ хөөхт шин туслах хасагч иржээ. Нэр нь Кроне. За ингээд дахиад нэг саад. Мэдээж ээжийнхэн санаал байж таараа. Ямар ч тач манай гурав эхлээд GPS-ийн хаанагааг болохоор болтол бүр ямар ч сэжүүр болддгүй. Гэтэл өнөө шинээр ирсэн хөөхтийг сандаа. Бинд нагаа ол дөнгөж ирсэн хөөхтөөс лайх хэрэгтэй гин. Арин Изабель Кронетай ажлаар ирэлцэж байна. Хүүхдүүдийнхээ материалыг өгснөө. Бүгдийг яг одоо цээжл. Та утгаас хамаагүй амархан гэдгийг. Асрамжийн газар ээжүүд чинь бүгд асрамжийн газар төрж өссөн. Манай адтай өнгө гэж л ээжээ. Ямар нэг шалгуураар асарчулж болдог байхын. Харин энэ бол асрамжийн газрыг удирдах хүмүүс дундаа хамгийн шилдэг нь Изабель. Мэдээж шилдэг юм чинь хүүхдүүд дунд хэн дүрм зуршныг бас шууд мэдчихнэ. Уг нууцыг мэдсэн хүүхдүүдийг шууд өршлүүлт юм байл та. Гэхдээ Изабель тэднийг зүгтаалахгүй гэдэгтээ итгэлтэй байсан болохоор өршлүүлээгүй ээжээ. Энэ тухай Кронет хэлж наадуулаасан хар гэж зарлагдваа. Энэ Кронет ч нас асрамжийн газрын эрхлэгч ээж болохыг хүсдэг юм байна. Боломжийг ашиглаж манай гурыг болоод Изабелийг халуулж өөр ээж болох юм гинэ. Энэ нэмээ толгоон л юм шиг байгаа. Энэ орондоо маа нөгөө шинэ хүүхдийг шинжиж суваа. Гэтэл чихнийхэн нар дулаан жижиг бомборгааг олж харна. Ингээд GPS-ийн бариллыг оллоо. Одоо эцсийн бөгөөд хамгийн чухал алхам үлдлээ. Тэр нь зогтох. Асрамжийн газрын ээж болгоо орой бүр грамад мэдээлэл өгд юм байл та. Тэгсэн грама утасны санаас Тифарет ашиглах хамгийн дээд зэрэглэлийн хоол бэлэн эсхийг асуудаг. Тэр нь мэдээж Норма Эмарэ 3. Изабель хариуд нь хизээд бэлэн гэж хэлдэг. Тифаре гэдэг нь чөтгөрүүдийн жилд нэг удаа тэмдэглэдэг баяр юм гин. Энэ өдөр хамгийн дээд зэрэглэлийн хамгийн амттай хамгийн сайхан махыг ашиглах ёстой. Манай эдэд цаг байгаа л та. Харин зур GPS-ийг хэрхэн эвлэх талаар судалгааруулж Эма бусдаа нууц тоглох замаар бие удирдахыг харин Норма хэрхэн хөлийн мөр арилгаж салхины дагуу зогтох гээд олон зүйлийг зааж өгдөг. Тэгсээ мэдсэн юм шиг Кроне чөтгөр болоод хамт тоглохоор боллоо. Бүгд сурсан зүйлээ ашиглаж нууцсан боловч Кроне биеийн хүч ухаанаараа чавилв. Жаахнаас нэхлээд бүгдийг барьчваа. Удаахан нэрээ Эмаг барихаар араас нь бүр амар хөөнөө. Эма ядраад чулууны ард нугтал бяцхнаг явсаар юу болсон талаар яриад эхэлдэг. Эма бүр шок. Өөргөө тэгэл баригдчихж байгаа юм. Ингээд Эма баригдч Нормари хоёр үлддэг. Гэтэл цаг тусч Кроне ялагдваа гэж. Кроне гэрснээс хойш Изабель бараг харагдах байлжээ. Манай гурыг яагаад тоохойлчв? Уг нь бол манай эдийн мэдэх бүхнийг зааж өгсөн хүн нь нээж нь. Тоохойлчвал нэг л учир ээ гэж Норман хэлдэг. Тэгэд бодж олсон зүйл нь тагнуул. Тагнуул явуулсан байхаас зайлхгүй. Манай гурыг итгэж болохоор хүмүүс л хүүхдүүд. Ялангуяа нас ойролцоо нэгэн. Энэ зур Кроне өдөр хийснээ ээжэд хэлдэг. Гэтэл ээж хаагийн л би чамайг ээж болгож чадна гэж авдیں۔ Кронегийн юу төлөвлөд байгааг л хэдийнэ мэдсэн байжээ. Кроне бүр шок. За ямар ч тач манай гурав зогтох төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж илүү боловсронгуй, илүү системтэй зогтохоор болвоо. Ээж нь бүгдийг холоос хараал сууж байна. Харин манай эдийн дараагийн даалгавар бол тагнуулыг олох. Хүүхдүүдийг харах тусам бүгд л натаа харагдаад эхэллээ. GPS-ийг судалж ирсэнрээ эвдэхийн тулд 10 хоног хэрэгтэй гин. Тэгсэн Норм шууд тэгвэл 10 хоногийн дараа зогтцгаая гэдэг. Зогтох өдөр бол 11 сарын 8. Ягаад 10 хоногийн дараа зогтно гэсэн бас учиртай. Манай эдийн бүх үнийг мэдээд зогтож байгааг ээж мэдсэнийг Норм мэдж байгаа. Тиймээс ээжээ ямар нэг юм хийхээс өмнө зогтно. Бас та нүдэн шилд хоёр төлөвлөгөөнийхөө талаар хэлэхээр болдог. Гэтэл наа хоёр чинь тагнуул явуул яах юм? Тэгвэл ядчгийн тагнуул гэдгийг мэднэ гиндээ. Сул талаа даваа тал болгох арга. Тэгээд арай нөгөө хоёрт Эма бүх учрыг хэллээ. Заавсараач мангас гэд хэлчихгүй байгаамаа. Энэ газар хүүхдүүд 8 алдаг гэд хэлчихнэ. Тэгсэн даан бүр шаалаад эхэлдэг. Харин нүдэн шилд итгэн. Итгэсэн шалтгаан нь Эма хаус болон ээжд хамгийн их хайртай. Бүр дүрм зөрчсөн шууд л үнэ хэлж уушлалт гуйдаг. Харин бяцхнагийн араас явсан орой дүрм зөрчсөн Эма уушлалт гуйхтэй илүү ч хэллэхгүй өдийг хүрсэн. Гэт даан итгэж ямар тач багтан орлоо. Гэхдээ даан нүдэн шилд хоёрт бүр итгэхэд хэцүү. Тиймээс тагнуул мөн эсхийн шалгахаар олсон хаан нуснаа хэлдэг. Даанд Норманы орондоор харин нүдний шилдэд хоёр давхрын угаалгын өрөөний таазанд байгаа гэж хэлдэг. Хэрвээ аль нэг олсон алга болвол хэн тагнуул гэдгийг нь мэднэ. Тэр шинэ нүдний шилд сэмэрх өрөө нөсөө гарваа. Удалгүй Изабелийн өрөөнд нэг захиа ирдэг. Энэ захианд олс Норманы орондоор байгаа гэжээ. Энэ нүдний шилд явж Кроне дээр ирж шүү. Гэтэл ирсэн шалтгаан нь шал өөр юм байжээ. Гэхдээ нүдний шилдийн байр адлаас Кроне бүх үннийг мэдсэн гэдгийг нь мэдчихнэ. Кроне чамайг өршөө. Тиймээс надад бүгдийг хэл гэдэгч нүдний шилд мэдгүй царайлаад өрөөнөөс нь гарлаа. Маргааш нь манай эд Доныг хараал. Харин манай эдийг Изабель хараал. Ер нь хүүхдүүд тагнуул болно гэдэг юугаар ашигтаж болох вэ? Мэдээж амьд явах боломжийг олгоно. Харин Норма Эмагаас хэрвээ тагнуулыг хэн гэдгийг мэдүүлчихэд заавал зогтох уу гэхэд Эма хэсэг удснаа хамт зогтно. Хэрвээ бидний зогтчвал тэр хүүхэд алуулчих магадгүй. Тагнуул байлаач муу юм биш. Яагаад гэвэл би чинь хамт өссөн гэр бүл үсттэй гин. Норма Эматай ярилцчаад Эматай хамт өнөө нуусаа олсуудаа шалгатал Норманы оронд орох нь байдгүй. За ингээд Дон тагнуулагдсан баттай боллоо. Гэл Нормарыг чи тагнуул бахнэ гэдیں۔ Юу болчих вэ?
Яг үндэ Норман Рейс нууцаар Дон нүдний шилд хоёрт галт тогоонд олон намын санд байгаа гэж хэлсэн юм байна. Тэгэхээр орны дор олон таазан дээр байгаа гэдгийг мэдж байгаа ганц хүн бол Рэй. Жигийн тагнуулч нь Рэй болж таарсан. Тагнуулыг олсон Норман Рейс 3 зүйлийг гуйдаг. Нэгт ээж худлаа мэдээлэл өгч биднийг хамгаал. Хоёрт мэдж байгаа бүх мэдээллийг хэлэх. Гуравт манай тал руу урвах. Рэй гайхсан ч Норман Рейс сайн хүн гэдгийг мэднэ. Тэгтэл бүр анханасаа бяцхнагийн туулайг авч үлдсэн хүн Рэй үжи. Албаар Эма Норман хоёр тасрамжийн газрын бүх хүнийг харуулахаар төлөвлөсөн юм байна. Үгүй тэгвэл Рэй яагаад тагнуул болно гэж. Рэй ганцаараа асрамжийн газрын үннийг мэдээ зүгтэх төлөвлөгөөтэй байжээ. Дайснаас зүгтахын тулд дайснаа мэдэх хэрэгтэй. Харин дайснаа мэдэх хамгийн дэвт арга бол тэдний талд орох. Рэй Изабелтэй тохиролцоо хийчих. Изабель туслахын хариуд өршлүүлгийг хойшлуулж шагнал авах. Авах шагнал нь гаднах ертөнцөөс авчирсан зүйлс. Үүний ачаар багч чулуу гадаах ертөнц ямар болохыг судлах боломжтой болсон байна. За ингээд Норманы нүдний өмнө зүгтахад хэрэгтэй бараг бүх мэдээлэл сууж байна. Харин Рейс Нормантай их ганц санал нь Эмаг хурах. Бүх хүүхдүүдтэй зүгтэн гэдэг боломжгүй. Тиймээс Эмад худлаа илчих гурлаа зүгтэн гин. Норман хэсэг утасны эцэс саналын зөвшөөрдөг. Маргааш нь Эмахийн тагнал болохыг асуухт Рэй шууд бигээ хэлчдیں۔ Эма шок. Займартай ч Эма үннийг мэддэг. Ингээд Рэй Норман Эма Дон нүдний шилт тав төлөлгөөгөө биелүүлэх судалгаанд гарлаа. Эхлээд ээжийн хаан юу хийж явдгийг мэдэх. Орой 8 цаг болохоос өмнө хаашаа ч алга болчтой гэдгийг нь алж мэднэ. Тэгэхээр хаусын хаан ихтэй нууц зөрөө хийж магадгүй. Тэр нь энд байгаа. Гэтэл Дон шууд орё л гэж байна. Энэ хоёр чинь хүний намайг тэлцэн дээ. Дон хөрхи үргэлжлэгцэн хүмүүсийг амьд аж магадгүйгээ л одоод байгаа. Тиймээс үнэ харилцааны ашиглаж холбоо ярих гинэ. Харин Рэй орох нь хитрхи авилтайгээд Доныг байлуулдаг. Гэтэл Дон нүдний шилт хоёр нууцаар ээж өрөөр орох гэд ирчиж хаалгын тогшуул хүн алга. Өрөөрөө норч нууц хаалгыг олно. Гэхдээ цаавчтай байлгүй л яхав. Тэгээд дэлхүүрийн авахаар албаар ээжтэй мөргөлдөөд халаас нас нь олгалчин. Ингээд нууц өрөөрөө ортол өмнө үршлэгдсэн бүх хүүхдүүдийн тоглоомыг олондоо бас нөгөө харилцуур. Дон бараг бүх хүнийг гадарсан болтой. Харин манай гурав гаднах талбайг судлахаар олжээ. Тэрнээс өмнө Эманы хүнийг танилцуулъя гэж шүү. Тэр бол шар шүү гэх очтой Вильям Минерва. Энэ номны эзэн. Эмагийн судалснаар бол энэ хүн манай тал байж магадгүй. Морс код ашиглаж номон дээр ферм, мангас, аюул, амлалт гээд ямар нэг зүйл хэлхийг оролцсон байдаг. Оройн доо манай гуравт хүршлэгцэн хөвгөд үгдсэн юм уу гэж асууна. Эма тэслэхүү уушлалтгүйж бүх үннийг хэлэхээр боллоо. Үннийг сонсоод нөгөө орчин бүр шок. Аргачихгүй л дээ. Өөрсдөө хоол гэж мэдээд шокрохгүйгээд явтыг. Маргааш нь дахиад төлөвлөгөөндөө гарлаа. Жижиг хашааны гадна талыг шалгахын тулд хийж мэддэхгүй байх шаардлагатай. Тэрийг хийх хүн нь Рэй. Тэгснэ шууд Норман таныг алах чинь гэд хэлчихдээ. Харин манай дүрийг хашааны гадахыг үзчихтэл коронавирус гарч ирдэг. Түрүүжингээ хийсний нууцаар харж исэн гин. Тэгснэ манай эдтэй тохиролцох санал тавина. Тохиролцоо нэм. Корона ээж болж оронд нь манай эдийг зүгтаалгана. Ээж болсон хүмүүстний чип солих юм байл та. Хэрэв асрамжийн газраас гарах гэж оролдвол энэ чип зүрхийн зогсооно. Мөн ээж ямар нэгэн байдлаар өвчвөл үнэ эмэд мэдээлэл очт юм байна. Тэгэхээр Изабелийг ална гэдэг боломжгүй. Тэгвэл зүгтэн гэдэг хутрна гэж хэлээд корона хамтрахыг асуудаг. Хэрвээ корона урах гэж оролдвол Рэй Изабелд хэлэхэд л болно. Манай эд хамтрахгүй гэвэл корона Рейг тануул гэдгийг нээжэд хэлчихнэ. Тиймээс хин нуруу чадахгүй. Ингээд тохиролцохоор боллоо. Оройн Немо Норман Кроныгийн өрөөнд GPS хардаг цагийг үзэхэр ирдэг. Кроны GPS-ийг яаж идэхгүй болохыг мэдэхгүй ч чихнээсээ салгах утга ариутгалын бод сулан эмшийн өрөөний дэлхөөр өгөхөр боллоо. Кроны гадагшаа гарч байгаа өгөч гаднаас хувц хэрэглэл зэрэг хүргэж өгдөг хөргөлтийн хүмүүс л эдинг. Ер нь бүх хүмүүс GPS-тэй болохоор харуул гэж идэв юм биш үү? Тэгсэн хийж шууд ирж шүү. Дотор нь камер захиа 2 байлаа. Камерын рээ згсэн байна. GPS нэвлэх хамгийн сүүлчийн хэсэг нь инээжээ. Ингээд хизээс зүгтахад бэлэн боллоо. Үдийн цайны цаг болж хүүхдэд хоолоо идэж гин. Энэ үеэр Кроны Рэй юмнаас нэг цаас болдог. Энд ээжийн сул талыг хүчиж. Рэй угаасаа Кроныг ингэн гэж мэдээ албаар үлдээсэн байж л дээ. Гэтэл Кроныгийн өрөөнд Изабель өнөө захаанд Кроны дэрсэн байна. Тэр захаанд 4-р фармын ээжээр Кроныг томиллоо гэж ичиж. Манай эдийн байгаа фарм нь 3-р фарм. Кроны дагзаараа сууснаа мэдээд сул талын өнөө имэд хэлэхэр боллоо. Гэтэл имэ. Гү тэгээд хүүхдүүдийг зутаалахгүй иживэл ямар хамаа байна. Гэт тодхом да. Изабель Кроныг 4-р фарм ээж олно гэж худлаа хэлээд халахар шийдсэн байжээ. Хөрхи Кроны асрамжийн газрын эрхлэгч болж худлаа нэгэж болтох хүн шиг амьдрахыг л хүссэн. 12 настайд ээж болох сонголттой болж юм ойж бие бэлдраа хөгжүүлж өдөр өрөө хүн хэцүү шалгуурыг давж үдийг хүрсэн ч түүний төгсгөлийн хурдан ирнэ гэж Кроны өөрөө ч бодоагүйз. Заавал цухтаарай. Энэ язарсан ертөнцийг өөрчил. Энэ бол түүний сүүлчийн үг байсан юм. Рэй ээжийг саадуулахаар ирчиж гэтэл ээж гинэл Кроны өгцөн гэж авсан. Рэй бүр шокро дөрөнд нь очтол хав харах уу? Ээж үргэлжлүүлж чи ч бас надад хэрэггүй болсон. Намайг гаргатал эндээ үжээгээд Рейг төгжөөд ирчихнэ. Энэ үед Эма Норма хоёр олсоо шалгахаар ханлаа явж байна. Уг нь Рэй Изабелийг саатуулж хэрвээ асуудал гарвал цонхоор мэдэгдэнэ гэд Дон нүдний шил хоёрт хэлсэн ч ямар ч мэдэгдэл байхгүй бүр Изабелийг гараад ирдیں۔ Дон шууд байдал бишсэнийг ойлгож Рейг хайхаар ордог. Уг нь гэлс Рейг аварчаад Эма Нормны зүг явдагч аль хэдийн яригдсан байлаа. Ээж манай эдийн бүх төлөвлөгөө мэдсэн. Норма Эма хоёрыг ятгах гэж үздэл Эма ээжийг саатуулж Норма олсоо аван зүгтлээ. Гэтэл зүгтаалахгүйгээд бүр Эмагийн хөлийг хөвлчтیں۔ Тэгснэ. Зүгээртэй миний хүүхэд хайх зүйл байхгүй. Бас Норма. Чи маргааш үржлэгдэхэр болсон гэдیں۔ Манай эдийн нүдэн дээр бүх төлөвлөгөө нуруу унах шиг л боллоо.
Рэй Норманыг зутаалахаар доо нүдний шилдэд олс бэлтгэх зэхэн. Оройн Норма MRA 3 ярилцаж маргааш өдөр GPS эвлээд ойн дунд нуугт. Гэтэл Норман зөвшөөрдгүү. Хэрвээ зөгчвөл та хоёрын нэг үржлэх систем байгаастай гин. Тэгтэл Эма тэгвэл Рэй бас хүлээ болчих. Тэгвэл хинч явахгүй гэдэг. Дээд зэрэглийн тусгай олболохоор гимцэн байвал үржлэгдэх нь хайшлагдана. Энэ бол хамтдаа амьд үлдэх цорын ганц аргач магадгүй. Рэй зогтохын тулд бүхэл бүтэн 6 жилийн турш төлөвлөсөн. Шанал гэж авдаг эд зүйлсээр эцэст нь GPS эвлэх төхөөрөмжөө бүтээсэн байжээ. Норман гайхч чи анх хизээ асрамжийн газрын нууцыг мэдсэн. Гэтэл анхнаасаа гэж авсан. Гүн Рэй чин бүр гизэндэх зорсомжоо сандаг явдаа. Харахад улаахан орчин холоос сонсогдох ээжийн бөвэн дөө. Мөр хөөхтөд байсныг бас чөтгөрийн царайт сандаг. Хөөхтөдөд GPS суулгасны дараа 5 өөр газарлаа хуваарлагдсан гин. Тэгээд танахын гудамжаар өнгөрч одоо байгаа асрамжийн газартаа ирсэн. Тэгэхээр хаалганы цаанд гадаа биш. Үнэ эмигийн төв барилгын байдаг болж таарлаа. Үүний дараа Норман манай хоёрт итгэж ганцаараа нутгараллаа. Оройн нээж Норманы хүлээж цагаан арч хэсэг зогсноо гинтл инээж. Чи хүрээд ирүү Норман гэдгийг Норман буцаад ирдэг нас. Оройн Норман ягаад буцаж ирсэн ханны цаана юу харснаа хэлдэг. Өндөр бетон ханны цаана ойдход харагдчихсэн ч тэр хүртэл асартаа мангал bijээ. Ийм болохоор л энэ газрыг хамгаалах харуул хэрэггүй юм байна. Гэхдээ бас цогтох боломжгүй шээ. Норманы анзаарснаар бол тэдний асрамжийн газрын план зураг 6 талттай адилхан. Энэ 6 хэсгийн 5 асрамжийн газар нэгэн төв байгууллага байх ёстой. Харин тэр төв байгууллагын цаана гүүр ахаас залахгүй. Энэ Норман өөрийгөө золиослж бусдаа зам зааж өгж байгаа нь нэж. Норман явах бэлтгэлээ хийж ийн. Томоо чимданда ганцхан уцтай аяг хийлээ. Нэг удаа Норман ханаад үржилтээ өрөөнд нь хинч орж болохгүй гэсэн ч Эма нууцаар ороод ирж бүр хаалганд норж болохгүй гэдэг цааснаас нь ч яаж иж байгаа л ороод ирнэ. Норман өдөржин ганцаардаг гэж удаад хан цагийг өнгөрүүлэхийг хүсжээ. Тэгэхэд нэг удаа уцтай яг хийж хаалганы цаанаас түүнтэй ирсэн байдаг. Энэ бол Норманы хамгийн хайртай дурсамж. Түүнийгээ цүнхлээд баяртай гэсээр асрамжийн газраа орхилоо. Норман харанхуй гудамжинд өнөө машин хүлээж ийн. Харин ээж түүнийг дагуулan нэг өрөөрөө ордог. Үүнээрээ асрамжийн газрыг ээж болохын тулд заавал эмгтэй байх ёстой гинэ. Тэгэл Норман өгөх нь бат. Гэт манай эд гуниглаад байгаа шүү. Норман явсны дараа MRA 2 бүр сэтгэлээр унтчих. Ялангуяа Рэй бараг эндээ өвхий ядарч ийн гин. Эмаг ойлоо төвчидл ээж нь орж ирээд өнөөл нэг дулаахан царай гаргаж зугтах ямар ч боломжгүй. Зүгээр л бууж өг. Би чамаагийн асрамжийн газар ээж болгомоор байна. Чи ухаантай ээж болох шалгуурыг амархан тавьчихна. Гэхэд Эма юуг зөвшөөрөх үү? Ээж үргэлжлүүлж тэгвэл эндээ өвхтэй гэд өөрөө нүсэн гардаг. Гэхдээ ээж баг зэрэг гунигалсан харагдана. Цөхөрсөн MRA 2 өршлөгдөх өдрөө хүлэн суваа. Манай дингэл буугаад өгчих юм гэж үү? 1 сарын 15. Энэ өдөр Рэйн 12 насны төрсөн өдөр, бас түүний өршлөгдөх өдөр. 14-ний шөнөөр Эма 2 болцдог. Гэтэл зүгшсэн гэдээсээ 2 маань боож өгөөгүй. Өдийг хүртэл хэрхэн зүгтэх талаараа хувьдаа төлөвлөж ийсэн байдаг юм. Изабель тэднийг бараг 24 долоо хараа хяналтандаа байлгадсан болохоор өлегтэй ярилцаж чадаагүй. Харин Изабель Эма 2-ыг харж явах хооронд доо нүдний шилд 2 цаанаастай хамаг юм хэмжилчих. Хоол хүнс зэвсэг хэрэглэхэд шууд зүгтахад бэлэн. Энэ 2 сарын хугацаанд Эмагийн хөлч идэгчиж ганц асуудал нь Изабелийг саатуулах. Тиймээс Рэй гал тавихаар болов. Гал тавьбал бүх хүмүүсийг гадаж гаргаж чадна. Үүнээс гадна харилцааны өрөөний хаалгыг төвчих. Тэгвэл Изабелийн холбоо арчдахгүй. Төв байгууллага нь хүүхэд зүгтсэн гэж мэдгүй. Мэдгүй бол гүүрэнд харуулууд байхгүй. Рэйн гүүрээр зүгтэх арга бол энэ. Орой бол бүрч зүгтахад амар. Тиймээс яг одоо зүгтыг гин. Гэхдээ бас нэг бодох юм би. Хэрвээ ээж галыг тоохгүй хүүхдүүдийг хөөгөөд эхлүүл яах вэ? Ингэж удаад Рэй өөрийгөө золиослохоор шийджээ. Бүхэл бүтэн 12 жил тэжээж ирсэн. Бүр хамгийн тансаг хоолн Рэй. Тэргээ идэх гээд арааны шүүсээс хариулж яхад нь үнс олцсон шатаачул яах вэ? Ээж өнөө имээ муусан чөтгөрөд боож өгөх нь гарцаагүй. Тиймээс ээж яаж ч удсан Рэйг аврахаар ирнэ. Энэ бол Рэйн өөрийгөө золиослж бусдыгаа аврах төлөвлөгөө. Изабель Эмагийн орлох чимээнээр хоолны заланд ирдэг. Гал дүрлцэж голд нь Рэй шатчихин. Изабель нүдний шилдэт бүх хүүхдүүдийг гадагш гараг гээд гал унтрагч аван гал руу татсан ч өнөөх нь бас дуусчих. Яаж тархийг аварчих гэсэн гэдэг юм аа. Улаан цагаандаа гарна гэдэг ба штт. Энэ оронд Эма гараад өвлгөл яхав. GPS-ийн дагаад иртэл ганцхан чихэн л үлчиж. Изабеля гардааснаа мэдээд бөөр. Эма зүгтэж бүгд түүнийг хүлээж ин. Бүгд зүгтахад бэлэн. Аль өмнө нь Эма Норма 2 крона дэрж юм асуугаад байсан да. Тэр үед кронагаар үнэн хэлүүлж хүүхдүүдэд итгүүлсэн билээ. Бас өөрийнхөө гутарсан гэдгийг ашиглаад цаанаастаа хамаг юм хийжсэн байвал яах вэ? Энэ асуулаагүй. Хамгийн амар нь Норман Рэйг амиа хорлох нь мэдчихсэн гээ оддоо. Тэгэл Рэйг хүлэхгүй байх төлөвлөгөөг Эма цагтлалгаад үлдээсэн байдаг. Кронаас Норман захиа үлдээсэн үзэг бас төлхөөрнийхээ байсан мэлээ. Тэгэхээр Рэй жинхнээсээ өхөөгүй зүгээр мах үсээр хуулбар хийгээд тавьсан. Рэй Норманы загтлыг сонсоод бүр шок. Ингээд бүгд зүгтэх нь гэтэл 0-4 насныхан байсангүй. 6 нас хүртэл өршлөгдөхгүй болохоор өршлөгдөхөөс нь өмнө буцаж ирээд аврах юм гин. Энэ бол Фил. Үеийнхэн дундаа бараг дээд үеийнхнээсээ ч илүү ухаантай хөхт. Филд үннийг хэлээд үлдсэн бяцхнуудыг Филд үлдээн. Харин ээж харилцуур авсан шатчигаа гэрийнхээ гадаа зөксөж чинь. Гэтэл цаа чинь ягаад чинь баярлаад идэв. Учир нь Эмарэ 2 амьд амьд левел буцаад урч чадна гин. Тэгээд төв байгууллагт хүүхдүүд зөксныг мэдэгддэг. Ингээд гүрээр зүгтэх боломжгүй боллоо. Яаж зүгтэх вэ? Манай дөнөө англаар зүгтж магаа түгээд тустай бэлтгэл хийдэг гэж. Даавны үзүүр чулуу боож хол байх мод руу шиднэ. Дараа нь модноос мод руу олсоор дамжих бэлтгэл. Эма бүгдийг нь урьдлаа төлөвлөж
Гэтэл төвөөс нь хүүхдүүд ирсэнгүү гэж ээжид хэлнэ. Ээж гайхаж шууд л ханны зүггүй лээ. Хамгийн сүүлд Эма үлдэхэд ээж гүцээд ирвэ. Эмаг ээж нь битгий яваач гэж гуйсан ч Эма ээжтэй баяртай ээжийг эсэр явлаа. Зогтох боломжгүй энэ фермээс хайртай хүүхдүүд нь эрхчлөөд ертөнц рүү өөрсдийн эрхчлөөг олохоор явж байна. Изабель хүүхдүүдийг өсгөж мангас олддог байсан ч тэр хүүхдүүдийг чин сэтгэлээсээ хайрлсан. Энэ бол түүний хайртай найз бас түүн тоглож өгдөг байсан ая. Найз нь үршлэснээ дараа Изабель зутах гэж оролцсон чадаагүй. Харин түүнийг 12 нас хүрэхэд асрамжийн газрын ээж болох сонголт гарч иржээ. Ээж болох хамгийн том шалгуур бол өөрөө хүүхд төрүүлж жинхэнэ ээж болох. Изабель тэр замыг сонгож өөрийн хүүхдийг хевлэдэд тээж төрөх үед нь хүүхдийн фарм руу илгээсэн. Ингэж л Изабель 3 дахь хэсгийн ээж болсон байжээ. Гэтэл нэг өдөр Изабель найзынхаа түүнд тоглож өгдөгөөс ай хүүхдтэй аялдаг байсан бүүгийн дуугаа сонсдог. Хэний ч мэдгүй тэр нэг аяг амдаа аялан суух хөө Рэй вэжээ. Рэй Изабеллаас "Ээжээ, та яагаад намайг төрүүлсэн?" гэж асууна. Изабель амьд үлдэхийн төлөө хинээс ч илүү урт удаа амьдрахын тулд. Гэхдээ одоо Изабель өхөж магадгүй ч түүний цээж баяр баясгал сэтгэл ханамжаар дүүрэн байлаа. За ямар ч тач манай эд 3 дахь хэсгийн хоолны фермээс амжилттай зүгтэж чадлаа. Энэ хүрээд бичлэг маань тусч байна. Тэднийг ямар ертөнц хүлээж байгаа л таалагдсан бол лайк саба дараарай. Тэгэд бай.